90 оны зах зээлийн нийгэмд шилжснээс хойш малчит маань бол үндсэндээ бол зохион байгуулалтын хэлбэр байхгүй ийм болцсон. Одоо бэлчээрийн асуудал бол маргаантай тийм ээ. Энэ түүхийд бэлтгэл ингээд бүх юм асуудал задгаа ёстой. Малчтаа бол бэлчээрээр нь бэлчээр гэрчтэй хэсгийн зохион байгуулалтанд оруулж ирсэн. Та бүхэн хэсэг бүлгийн зохион байгуулалтанд орооч, хамтарч ажиллаач, бэлчээрээ зүү зөвхөстэй ашиглаач тийм ээ. Бие биенийхээ бэлчээрийг битгий идээч. Бэлчээр дээрээ төлөвлөлтөө зөв хийгээч. Одоо суманд бол тухайн үед газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэж хийдэг боловч одоо бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөө гэж байдаггүй байсан. Тэгээ энэ төлөвлөгөөнд нь бол малчтаасаа санал аваад одоо төлөвлөгөөнд тусгуулах. Тэрний дагуу бол орон нутгийн иргэжлийнхаа үйл ажиллагааг төлөвлөж зохион байгуулдаг ийм үр дүнд хүрчээсэн. Бол энэ бэлчээр ашиглалтын холбооноос 17 оноос өмнө бол дуртай газараа бодог энэ өвөл Намрынхаа нутгийг чөлөөлж чаддгүй байсан. Бүрэн чөлөөлдөг болсон. Манай иргэд маань яг одоогийн байдлаар энэ бол бас нэг талдаа бол бас чөлөөлөх бас сэтгүүтэй болж гин гэдэг бол бас илүү тэр хүний сэтгүү өөрчлөгдөж гин гэсэн үг. Доороосоо ундраад сумын бэлчээрчтэй холбоогод малчтын эрх хамгаалсан төрийн бас байгууллага байгуулагдлаа. За дундын сан гэдээ явж ирсэн маань ингээд цаашдаа томроод бас хадгалан зээлийн оршоо болж байна. За малчид маань нэгдээд ингээд малтынхаа гаралтай түүхийд бүтээгдэхүүнийг нийлүүлдэг юм түүхийд бүтээгдэхүүнээ хоршоотой ингээд толгойн 3 чулуушгийн 3 байгууллага одоо үүсч бий боллоо. Сумуудад маань бүгд төрийн бас байгууллага байгуулагдсан нийлээд аймгийн бэлчээрчтэй холбоо гэж байгууллаа. Малчтын одоо амжиргааг багч гисэн одоо бас дээшлүүлэх ингэ дундын сан бүрдүүлж ажиллаж эхэлсэн. Тэгээ ер нь бол манай малчт бол бас их энэ ногоон алт малын эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлснээр бас урам өгж манай сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар бол нэг 8 багийн хэмжээнд 170 орчим хүн 3 жилийн хугацаанд одоо 300 сая төгрөгийн ийм урамшлалыг авч надад мөнгөний хэрэг чичир гараад хүүхэд минь хагалгаанд орох болоод миний ач зээх хөө. Тэгээ хагалгаанд орох болоод мөнгөний хэрэг болоод төвдөөд ингээд за юу танддсан блэ гэж ингээд бодож итэл ер нь энэ бэлчээр гэрчтэй холбооны юундаа хилээтэй гэж бодлоо. Тэгээ хилээд харнасан чинь би гот руу яг явуулаад нэмжтэй үзүүлэх болоод хүүхдээ дуудаад хотоос. Тэгээ яаралтай явахаар болоод хэлсэн чи харин доор нь надад араас шилжүүлээд мөнгөө. Тэгээд би харин энэ үнд их баярлцсан. Миний хүүхд хагалгаанд орсон одоо 90 сар болсон. Ингээд иймэрхүү байдалтай. Тэгээ би энийг цаашдаа ингээд малчид хүн өөрсдөө таврын төгрөгөө цааш нь хураагаад хөрөнгөлүүлээд ингээд явах юм бол биднэрт зөв зүйтэй юм байна л гэж бодож байдаг. Хоршоодууд маань нэгдээд тооноос цэцэр гээд дундын хоршоо байгуулад ингээд ажиллаж байна. Ер нь энэ хоршоол бол нөхөрлөлд ороод ирэх чих гоё байд юм байна уу? Нийтээрээ яриад ингээд хоорондоо дуршлах солилцоод ингээд яваад харч хүмүүс чинь хамаагүй хоорондоо гоё. Саралгаан бол самж барьдгүй байсан. Одоо бол нөгөө самнаад ер нь ашиг шимийн хүртээд одоо тэрэн дээрээ нөгөө бас урамшуулал авдаг 13 жилийн хугацаанд бол одоо сум орон нутгийн удирдлага бэлчээр менежментийн ажлын хэсгээд сумын засаг даргын орлогчоор ахлуулсан багийн засаг дарга нар байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, газрын даамал, мал эмнэлэг үржлийн засгийн эрхлэгч ийм хүмүүстэй хамтарч бас одоо төрийн малчтынхаа дуу хоолойг төрийн төвшөнд хүргэж ингэж хамтарч ажиллаад ажлын хэсэг байгуулад явж гин малчид нэгдээд хэсэг бүлэг болоод бас ингээд байгууллага болоод нөгөө байр савтай бас нэг бие даасан байгууллага болоод ирсэн чинь сум орон нутгийн удирдлагуудтайгаа хамтраад ирэхээр одоо ямар нэгэн үйл ажиллагаа эмэгтэйчүүдийн чуулга уулзалт малчтын зөвлөгөөн зохион байгуулахад одоо хамтарч ажиллая гэдэг бид нар ч хамтардаг айгүй том байгууллага болсон. Төсөл дууссан ч гэсэн бид нар энэ үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлээд явах боломжтой гэж үзэж байгаа. Манайхан бас багийн иргэдийн нийтийн урлаараа хэлэлцүүлээд багийн бэлчээрийн эрсдлийн сан гэж нэг сумд анхудаа үүсэн байгуулж ажиллаж исэн. Энэ үнийгээ бас сумын иргэдийн зөвлөлтийн хурлаар батлуулаад малыг тоонтлогыг хонилгоо шилжүүлээд нэг малаас 50 төгрөгийн хураамж аваад ингээд эрсдлийн сангаа мөрдүүлээд 2019 онд мөн эрсдлийн сангаас ногоолцлуулал 5 сая төгрөгийн оролцуулсан байдаг. За сум орон төвчл сангаас мөн 5 сая иргэдийн оролцоо татвараа төвлөрүүлээд нийт 11 сая 600 мянган төгрөгийн сантай болсноос үүнээс 2019 онд бэлчээр эрсдэлтэй холбооны журмынхаа дагуу бас зарцуулд сая төгрөгийн тухайн сангаас зарцуулаад манайх огтнос устгалын үйл ажиллагааг чанартай сайн явуулж өнөөгийн бас нэг нэлээд тулгамдж байсан томоохон асуудлыг бас
шийдвэрлэхэд энэ холбооны үйл ажиллагаа маань маш их том түвшиг болж явсан. Одоо чадварчсан байгууллагын чадвартай учраас бид манайхыг одоо олон улсын байгууллагууд ингэ тендерт ороход бас нэлийн хүлээж авах ч гэдэг юм да тийм ээ, итгэл үнэмшил үзүүлж ингэж хамтарч ажиллаж байгаа. Тэгээд жишээлбэл сүүлийн 2 жил бид Дэлхийн байгаль хамгаалах сангийн байгууллагаас зарласан одоо булгийн их ашиг хамгаалах ийм одоо 2 жил дарааллын төсөлтөнд шалгарч энэ булгийн ихүүдийг ашиг хамгаалсан. Энэ Ногаалт малын эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлж байгаа энэ байгууллага бол бүр одоо малчтын хэмжээнд ингээд байгууллагыг бий болгосон, малчтыг хамтарч ажиллуулад ингээд сургацсан учраас хэрвээ булгийг одоо энэ байгууллага хаших юм бол тэр малчт нь оролцсон. Магадгүй тэр сумынх нь одоо малчтын байгууллага хамтарна ингээд энийг бол гайгүй сайн хийнэ гэсэн ийм итгэл үнэмшил байгаа учраас танахыг сонголоо шүү гэж ингэж биднийг 2 жил дараалан итгэл үзүүлсэн. Ер нь манай сумын тамгын газар бол энэ бэлчээр өгчтэй холбоог бол бас дэмжиж санаачлагыг авч удирдах зөвлөлийн одоо хэлсэн бас шийдлүүдийг бол бас дэмжиж ажилладаг. Орон байраар хангах бас аливаа нэгэн асуудал дээр бол багийн иргэдийн нийтийн хурлаар бол сурчлах, таниулах асуудал дээр бол бас нэлийн дэмжлэг үзүүлж ингэж явдаг. Ховлтой бэлчээр өгчтэй холбоо Ногаалт төрийн бос байгууллагатай хамтраад малчтаас бас гарсан санал хүсэлтийн үндсэн дээр бэлчээрийг хариуцлах журмыг бол мөрдүүлэх талаар сумын хэмжээнд бол хилцүүлгийг бол зохион байгуулсан. 2018 оны жилийн эцсийн иргэдийн төлөвчтэй хурлаараа нөхүү журмыг хилцэн батлаад хэрэгжүүлж ажилласан. Итгэл зүйрээр одоо хураамж хурааж тухайн багийн сангуудад бол төвлөрүүлсэн. За ингэснээр ямар үр дүнтэй вэ гэхээр манай сум маань бас жилийн эцээр бас тодорхой хэмжээний мөнгө санхүүг одоо өөрсдөө жилийн нөөц бүрдүүлэхт бол зарцуулдаг байсныг одоо тухайн багууд малчтаас одоо үүссэн хөрөмтлийн хүрээнд дээр бол одоо бидний одоо үйл ажиллагаа нь бол тодорхой хэмжээний дэмжлэг болж за мөн бас малчтыг өөрсдийн жилийн үнийн хөрөгдлөөс хамгаалсан одоо ач тустай зүйл болсон.